бүгд орчин таажууд чидужава чимбусум 심장군축 니츠음동 본동덕동 숨바다 чимбусум저랑 중기 чидужава 대셰자 시속진 값소 언도중견 조주 때문에 언도중 조주된 언도중견 자와 심장군축 니츠음다 시속진 값소 저러왔던 타자도 아니 담보니 백신대위 чидужава 제준 도무리였대 심준보 옹화준보 어과준보 남소 여배치 이렇게 예완이 하직 장섬 관계스 치투 두알라 죽빙 법자 타르뚝 법자 타르뚝 특진도위 치두제위 찬이다 장섬 관계스 주심바 아진이금 ber 치투 두알라 죽빙 법자 타르뚝 치투 두알라 죽빙 두바 гэдэг нь бол лам санаа шүү дээ тийм ээ лам налжур бүгд нэг. Тэр дуваала жүг бичэдүү товжа тартуг байгаа бол чиндөө бичэдүү жав таны даа гэж. Тэн дээр нь өөр нэг хажиг юу гэсэн гэхээр мэрэгдээ жансамдан жүд татудуу жүрвийн санжаа пагвын төгжүүлж намчиндээ сонжоодойгаа шиг буюу чиндөө бичэдүү жавагийн таны дэ маян бэж жансам ганги чидүү дуваала жүгийн товжа тартуг маян бэж дамбууд өвдөө намчин юм биш тэ сонжоо дамбууд өвдөө гэдэг нь сонжоодой импортал намчин юм биш сонжоо буюу тэгчиндөө бичэдүү жава импортал намчин юм биш невад өвдөө за таны тавьсан цанид бол биш байна невад өвдөө жансамжийн товжа тартуг маян бэчэрдэ чожинд ийчэр сэрва мэрэгдээ гэж тийм ээ жансам ганги чидүү дуваала жүгийн намчин жансам ганги чидүү дуваала жүгийн товжа тартуг хүн биз дээ тийм ээ жансам товжа тартуг маян бичэрдэ чожинд ийчэр сэрва мэрэгдээ жансамдан жүд татадвын санжаа тампаг мэвичэрдэ гэж жансамдан жүд татадвын санжаа пагва гэсэн үг шүү дээ тийм сампаг гэдэг санжаа паг мэвичэрдэ санжаа пагваина жансамжийн догва онсон ин гой бичэрдэ дэяна тэгчинжийн ловлом онсон ин гой бичэр энэ санааг нь ойлгох байх тийм ээ. Жансан пагва бол энэчүүсэн багасаа одоо тэр шал өмнөө бол юм гэсэн санаа шүү дээ тийм үү. Санжаа пагва яна жансамжийн догоо онсон юм. Тэгээ санжаа пагва байхын тулд ихтэд цадын одоо тэр зам мөрөөг бол урд нь бол олсон баг. Тэгээ яна тэгчинжийн ловлом онсон юм. Тэгээ яна гэдэг нь сампаг яна гэсэн үг шүү дээ. Тэгээ санжаа пагва яна тэгчинжийн ловлом онсон юм. Ранлугны ама даррам зүйл анги чидүү дуваала жүгийн товжа тартуг ий цанид ингэж ийм цанид за энэ тэр нэг жоохон тодруулах хэлэхэд энэ анги чидүү дуваала жүгийн товжа тартуг гэж байгааз энэ бол чидүү жава чимбүү сүмжийн цанид гэсэн үг биш шүү. Энэ бол чидүү жава чимбүү сүмжийн цанид үг биш ээ. Энэ юуны цандин гэхээр тэгчин дүвийн чидужав. Тэгчин дүвийн чидужав. Анги чидүү дуваала жүгийн товжа тартуг гэдэг нь бол тэгчин дүвийн чидужав. Чидужава чимбүүсүмжин. За чимбүүсүм галваа эндэ гэж. Чимбүүсүм бол хоорондоо галваа юм. Эндэ сим чимбууина тавжин догрогсоо навын авах. Сим чимбуу гэдэг чинь бид нар жетон дээр уншдаг тийм ээ. Сим чимбуу гэдэг бол нинжи чимбуудан санжаа пагвын жанчуу симбин жүжин нинжи чимбуудан жанчуусгийн симиг. Цадын тийм учраас жанчуу симбаг жанчуу симба бол симба чимбуу юм аа гэдэг байгаа шүү дээ. Симба чимбуу. Тэр симба чимбуу гэдэг бол нинжи чимбуудан симждэг хэл. За тэгэхээр сим чимбууина тавжин догрогсуу навын чаваа гэж. Тавжин догрог буюу гаргын тийм ээ. Өцөд. Боваа чимбууина довор намдугийн чар жургийн овоо нийтгүй юм. Гэж. Боваа чимбуу. Тэмний бон. Догоо чимбууина шэрвжин догрогсуу навын чав. Догоо чимбуу гэдэг чинь донёд онсомдуу догвын шэрв тийм ээ. Донёд онсомдуу догвын шэрв бол шэрвжин догрог маа ингээд 5 дан шэрв болж шүү дээ. 5 жин
тав гэдэг нь бол Нинжи Чумбуудаа жанчивч исэн юм. Шэрв гэдэг нь бол Донёд онсон дуу шэрв. Тэр энэ бол Сим Чумбу бол тавжийн доорууш байна. Бонга Чумбу яна ловор намдгийн чарж үрийн овон нэггүй юм. За энийг бол санаж байгаа бах тийм ээ. Ловор намдгийн чарж үрийн овон нэггүй бол Сим зомбины өсөнд тавьж чадахгүй байсан. Тэрийг бол одоо ганья дээр бид нар нэлээд ярьсан шүү дээ тийм ээ. Бас хооронд нь жарлуулад санаж ах хэрэгтэй шүү. Богоо Чумбу яна Шэрвжин доорууш байна. Хонараа дэ мэтэдэ Донёд онсон дуугийн Чөөгүүс дүүвийн Симдэ Сим Чумбу юм бичэрдэ дэ Сим юм бичэрнаа мачав гэж. Сим яна Сим Чумбу юм бэ маа. Сим Чумбу гэдэг чинь бол файл нь нэг зүйлийг оноож нэрлэж байгаа зүйл болохоос биш Сим төдийгөр тийм үү сэтгэл бол юм ба замгийн Сим Чумбу гэж тавьж байгаа биш үү тэгэхээр энэ мачав гэж. Хонараа Санжаа Пагүй Нинжи Чумбу дэ Сим Чумбу ямбар завь дамжаад ийж байна. Дэ Сим ямбар талуу шина мачвд Бонга Чумбу яна Бонга юм бэ мачв гэж. Бонга Чумбу гэдэг чинь бол тэр бүр заваатын Жава Бонга тийм үү. Үндэс язууртан Жава. Багнасны хэлээр Бонга Чумбу яна Бонга юм бэ мачв гэжэрдэ Ловор намдгийн чарж үрийн овоониггүй яна Бонга Маянгүй гэж. Тэртэл дэ яна Банжа Бонга Маянгүй гэж. Энэ за энэ ингээд чидүүж аваа Чумбу сүмжийн одоо таждын хэсэг бол энэ үрээд дуажи нам шиг дуажи хамжи Чумба нийцэмжи юлла шэсүржин гавсуу журвадан таажадваны дамбууны тэгчин дуала донцулжин гоно нийсүү ёдэ Чумбу юлжин дууадан журва живргийн дууа нийв гэж таныг болж энэ дээр тэгчин дуала донцулжин гоно бол нийв журва живргийн гоно ялах юм бол ши байгаа гэдэг шүү дээ. За тэгчин дуу бол донцулжин гоно нийв байна. Чимбо юлжин дууа журва живргийн дууа гэж. Чимба гэдэг нь бол чинсүн тийм ээ. Шишэл намшин намчин сүм бол Чимбо юлжин дуу. Журва живргийн дууа гэдэг нь бол нөгөө журва ши байгаа шүү дээ. Тийм ээ. Намзүг журва зөвхөн журва гажмын журва. Энэ журва живргийн гоно дууаны явж ирэх. За Невала Шанлуггава Ранлуг Шавань гэж. Шанлуггава буюу Шенгилүг гин эсэг бол одоо зах. Хориг. Тэгээд дараа нь өөрийн эсэг бол тавих. Хоёр хэсгээс үү. Дамбууны хажиг хойсом зоврж үрвийн дууад Чумба юлжин дүүвийн цанид. Хойсом зоврж руу. Хойваадан самба сонсох санахыг бол голсон одоо бүтээж байгаа. Голсон ийм одоо зам мөрийг бол Чумба юлжин дууа гэж. Яг Жансугла зоврж өдвийн дууад журва живргийн дүүвийн цанид энэ шин дууаны ал шээсрэг. За энэ хажигийн тавьж байгаа. Хажигийн тавьж байгаа цанид байна шүү дээ тийм ээ. За Жансуг гэдэг нь Жимби барчин тэргүүтэй 6 брамид байгаа шүү дээ тийм ээ барчин дүг. За энэ бол голлон хийж байгааг нь бол зам мөрийг бол журва живргийн дууа. Тэгээд энэ Чумба юлжин дууаны галва гэдэг нь Чумба юлжин дууа журва живргийн дууа хоёр хоорондоо бол галва юм аа гэж харш. Шээсэр. Оноо хойсом зоврж үрвийн донд гэж. Хойсом зоврж үрвийн донд. За таны хэлж байгаа тэр юу лээ? Хойсом зоврж үрва гэж энд тавьсан шүү дээ тийм үү? Хойсом зоврж үрва гэж байгаа гэж утгана. Донд Жансуг журвийн нямсуу мэлэмбэр шижа данла бавын гав зоврж үрвала жидам данла павын Жансугла самбис янду тээвэр жидвийн гавла жид. Асуулт бол бас янз юм байна. Таны тэр сонсох санахыг одоо голлон одоо хийж байгаа үеийг бол Чумба юлжин дууа гэж нэ гэдгийг сонсох санах голлох гэдэг юу гэсэн утгатай юм бэ гэж. За нэгдүгээрт бол та ингэж бодож байна уу гэж тийм ээ. Жансуг журвис тийм ээ. Жансуг журва гэдэг нь бол лам гэсэн санаа шүү дээ. Зам мөр. Одоо өглөгийн параметргүүтэй зам мөрийг анхааран авалгүйгээр тийм ээ. Анхааран авалгүйгээр өглөг одоо төвчээр Жумба собо зомдөө тийм ээ. Тэргүүтийн бол одоо зам мөрийг асуул анхааран авахгүйгээр
Шижа Данлабавын гав зоврож руалаж гэж. Энэ нь юу гэсэн үг вэ? Хүн одоо мэдэгдэхүүн төдийгөр тийм ээ үйл ажиллагаа хийхгүй, өглөг өгөхгүйгээр самади бясалгахгүйгээр хичээл зүтгэлийг одоо үйлдэхгүйгээр ингээд мэдэгдэхүүн төдий одоо мэдэгдэхүүн төдий гэх юм уу одоо тий Шижа Данлабавын гав зоврож руа тийм ээ ийм байдаг, тийм байдаг гэдгийг мэдэх талаас нь голлон хийхийг хэлж байгаа мó гэж. Сонсох санахыг голлон гэдэг маань бол өглөг тэргүүтнийг хийхгүйгээр мэддэхүүн бол юм уу гэж. Юм уу? Эсвэл одоо юу гэж байна? Данлабавын Жансугла Цамбис янду дээвэр жидвэн авлаач. Ололч одоо хийх ёстой ажил болсон өглөг тэргүүтэй бодисодын одоо ажлуудыг бол одоо санаад тийм ээ сонсох санах гэсэн шүү дээ. Тэгэхээр тэрийг санаад дахин асуухыг хэлж байгаа мó гэж. Дамбуу дарнаа гэж. Дамбуу дарнаа гэдэг нь өглөг тэргүүтнийг өглөг өгөхгүйгээр тийм ээ ажлыг бол одоо зам мөрд бол анхааран авахгүйгээр мэдэгдэхүүн одоо олдож одоо гэх юм уу хийнэ гэх юм бол тийм ээ дамбуу дарнаа. Чимбо юлжин дууач ээж. Намаа шүгжин найгавжин дууа юм. Тийм болвол тийм ээ Жансуг өглөг тэргүүтнийг бол яг одоо зам мөрд анхааран авахгүйгээр одоо байхыг хийж байгаамаа гэх юм бол энэ Чимбо юлжин дууа гэдэг чинь зам мөрд оршоогүй үеийн одоо тийм ажил муу гэж. Одоо бодисодын замд ороогүй ах. Зам маш үгжийн найгавжийн дууа юм бартаал. Дууа гэдэг нь бас л одоо зам гэсэн үг шүү дээ. Энэ жорва гэдгийг бас зам гэдэг байна шүү. Энэ жорва Жансуг жорвын юм сум мадан баг. Тэгэхээр Чимбо юлжин дууач гэж ламаа шүгжийн найгавжийн дууа юм бартал Жансуг жорвис энэ жорва гэдгийг бас зам гэдэг байна. Зам мэрэм гэдэг зам. Жансуг зам юм сум мэлэмбэр Шижа Данлабавын гав зоврож рууийн дууа юм биш. Дөө минутэ дууа юм бичэр дагхаа шүү дээ тийм ээ. Дөө минутэ тэгчинжин дууа юм бичэр дэртэл дэлбэр. Энэ чинь бол ламаа шүгвийн гавсуу яригдах яриа биш ээ. Энэ чинь бүр харин ч бүр их хөлгөний зам мөр юм гэж тийм тэгчинжин дууа юм. Дэртэл дэлбэр гэж. За дэлбэр юу гэсэн байна гэхээр ди рангийн овоо гайн шэна хамжи чимба нийцсүмжийн шэсүг сүм биш гэж. Чи чимба нийцсүмжийн шэсүг. Тэгчинжин дууа юм гэж. За Нева дарнаа гэдэг нь бол тэр Цамбис янду дэвэр жидвэн гавлаа жид гэх юм бол ээж Жансугло зоврож жидвэн Жансугло зоврож жидвэн дууа юм. Данлабавын Жансугла Цамбис янду дэвэр жидвэн гавжийн дууа юм биш таг. Дэнас сон ээж жорва жөврөгийн дууа юм бартал төдв. Өөрөө ийм хайлан байгаа шүү дээ. Данлабавын Жансугла Цамбис янду дэвэр жидвэн дууа юм гэж. Дэвэр жидвэн дууа. Өө гэх юм бол сон гэдэг нь дамжаашруу. Ягаад гэвэл Жансугло зоврож жидвэн дууа буюу нэгсэндээ хоёр ярьж байгаа юм нь харшлаад ахгүй. Нэг талд болохоор дахин асуух тийм ээ дэвэр жидвэн гав юм гэж хэлж байгаа. Нөгөө талдаа болохоор аранлаг асуухаар дэчөөж Жансугло зоврож жидвэн дууа юм бартаа. Тэгээ өглөг тэргүүтний голлон одоо өгөх төвчээрийг голлон одоо хийх тийм ээ төвчээрийг одоо яг төвчих ёстой үед нь төвчих. Тэгээд одоо жавадыг сахих, бэлгүүнийг бясалгах, хамаадыг бясалгах тийм ээ ийм одоо ажил голлож байгааг хэлж байгаа шүү дээ. Жансугло зоврож жидвэн гэж байгаа. Зоврож жодва гэдэг. Одоо яг ажил болгох их ийм дууа юм уу? Тэгэхээр дөө гэх юм бол дойноос. Яг тэгвэл эн чинь өөрөө бол янду дэвэр жидвэн дууа юм гэж хэлсэн юм. Ээж жовроо жөврөгийн дууа юм бол ян хажиг чинсүм нямлэмжийн журваалаа. Чинсүм нямлэмжийн журваалаа гэж. За шишээ ламшээ хамчин сүм нямслэмбийн одоо журваалаа. Даваа нямлэмжийн журваадан жодваа нямлэмжийн журваа шивийн чадвар журваа мэтэдэ гэж. Даваа нямлэмжийн журваа гэдэг нь бол одоо юу гэдгийг үзэл онол халыг тийм ээ сонсох санах тэргүүтээ энийг голлох ч гэх юм уу
Эсвэл одоо яг үйл ажиллагаа болгож одоо хийхийг голлох ч гэдэг юм уу. Ингэж ялгах нь бол буруу юм аа гэж тийм ээ. Даваа нэмлэнгийн журва, жодва нэмлэнгийн журва. Ингэж чадвар журва мэтэдэ дэн яла дажид зовор жүр мажуржийн шижид бэвичэр гэж. Энэ хоёрт бол тийм ээ. Энэ хоёрт бол одоо үзэл онол явдал мөр тийм ээ. Яг ажил хэрэг голлсон голлоогүй гэсэн ийм бол байхгүй гэх тийм юм бол мэвэж Жорши гару маянбин чинсүм юлдүү жидвийн цэмби налжир мэвэчэрдэн чинсүм нэмлэмжийн жорва жодва нэмлэнгийн жорва иншэ хайланна ян ножид дэнжүү мэвэчэрдэн жэнжин дон дүгдүү дүвийн гавсуу ян гэж жэнжин дон дүг гэдэг нь юу хэлж байгаа гэхээр биш үү те 6 утга гэдэг нь бол харчин дүгийг хэлж байгаа. Жэнжин дон таслагдав. Жэнжин дон ондогжингийн утга бол харчин дүгдүү дүвийн гавсуу ян санаа шүү заяа. Жэнжин дон ингээд ягаад нь бол те ондогжингийн утга бол харчин дүгдүү дүвийн 6 параметрт хураагдах энэ одоо юуг яаж гавсуу ян шинсүмжийн нямланла дүгдүү метевийн жон эвичэр гэж. Хоёр тал тийм ээ. Дүгдүү чин орчин дүгдүүдийн гавсуу ян шинсүмжийн нямланла дүгдүү метевийн жон эвичэр. Ондогжингийн утга бол бүхэлдээ бол жанжуулс бодисодвагийн ажил тийм ээ. Одоо хийх юмыг зааж. Тэр нь бол орчин 6 параметрт ингээд хураангуулж үзүүлж байгаа энэ үед ч гэсэн чинсүмжийн нямлан бол 6-д одоо тэр 6-д ингээд тараан байршуулахад таарахгүй зүйл байхгүй. Чинсүмгийн буюу шишээ ламшийн амчин сүмийн одоо хийж хэрэгжүүлэх ажлыг одоо ингээд үзүүлэхэд 6 параметрт бол таарна гэсэн. 6 параметрийг үзүүлэхэд ч гэсэн чинсүмгийн нямланд одоо багтахгүй тийм юм гэж байхгүй гэсэн. Аль нь бол нэг нэгийгээ үзүүлж байгаа гэсэн тийм ээ. Энд байна шүү дээ тийм ээ. Жорши гару маянбин чинсүм юлдүү жидвийн цэмби налжур мэвж. Цэмби налжур гэдэг нь жанжуу цэмбийн налжур гэдэг нь бол лам гэдээ ойлгочих. Бас мөн лам тийм ээ. Тэгэхээр Жорши гару маянбин буюу жорваши аль нь ч биш чинсүм юлдүү жидвийн жанжуу цэмбийн лам гэж бол байхгүй гэсэн. Жанжуу цэмбийн лам гэж байхгүй. Нөгөө талаасаа чинсүм нэмлэмжийн жорва жодва нэмлэмжийн жорва иншэ хайланна ян ножид данжуу мэв. Тийм ээ. Нөгөө гурав шишээ ламшийн намчин сүмийн нэмлэн анхааран авлагыг одоо ажил хэрэг болгож ингэж анхааран байгаа үед бол нөгөө жорвашигийн нэмлэнгийн жорва бас муу юм гэж хэлсэн ч энэнд бол харшлах зүйл бол байхгүй. Ножид данжуу мэвэж. Жэнжин дон ондогжингийн утга дүгдүү дүвийн гавсуу яан гэж. Ондогжингийн утгыг харчин дүгд 6 параметрт хураангуйлсан ч гэсэн чинсүмжийн нямланла дүгдүү метевийн жон мэвэж гэж. Тийм ээ. Чинсүмжийн нямланд ч гэсэн бас 6 бол одоо тэр болохгүй гэсэн чин дүг 6 параметр ч гэсэн бас таарахгүй болохгүй байх юм болов. Ойлгох. Энгийнээр. Энэ төв дэлнийх нь юугаар найруулгах юм нэг төвхтэй. Ер нь бол зүгээр л одоо ингээл алийн ч үзүүлсэн нэг нь үзүүлэхэд нөгөөх нь үзүүлж байгаа, нөгөөх нь үзүүлэхэд наадах нь бас үзүүлж байгаа юм л утга. Ойл болно да ингээд байгаа л гэсэн. За ранлугны Чимба юлжийн дуудан жорва живргийн дува донжиг ба индэ гэж байгаа тийм үү? Чимба юлжийн дува буюу шишээ ламшийн намчин сүмжи юлжийн дувадан жорва живргийн дува буюу нөгөө дөрвийн одоо үйл ажил их бол нэг утгатай юм аа. Дува шивүү гаруу яна Чимба юлжийн дува янго жорва шивүү гаруу яна жорва живргийн дува янго. Дува шивүү гаруу яна жорва шивүү гаруу янго. Яна дува шивүү гаруу янго бичэр. Донжиг юм чинь донжиг чаваагач гээл
ингээл хэлдэг шүү дээ тийм ээ. Донжиг чаваа. Тэ? Ёна ёвын чав. Жишөө ёна жишөө ёвын чав. Мэна мэвэн чав. Яна им бий чав. Маяна маян бий чав. Тийм ээ. Тэрийг шүү дээ жоо. Туянгоо 도시오 가루이나 저시오 가루인고 대에나 도시오 가루인 거지. 신숨 가룬 게 넘버 1도 젠. 엄브르지dwi 셰르브지 심빈 아질때 짐바 율진도 벤. 아. 아인 болчихно. Жимба 율진도와 гэдэг цанд нь бол энэ байна шүү дээ. Шинсүм гаарунгийн намба юлдэж байна. Омборжидвийн шэрвжи симба. Омборжидвийн шэрвжи симба. Симба гэдэг тэр шэрвэр эзлэгдэх. Тийм шэрвэр эзлэгдсэн бодисатвагийн одоо зам буюу бодисатвагийн тэр сэтгэлд байгаа билгүүнийг хэл. Энэ бол Жимба юлжин дува юм аа. Энэ шэрвжи симба гэдэг тэнцвэл бас шэрвжи тэнцвэл яаж шинсүм гаарангийн намба юлдэж яана гэдэг нэг өсөндөө эсвэл одоо жишээ эсвэл ламши тийм ээ эсвэл намчингийн намба юлдэж яана гомборж идва түүнийг бяцлагж байгаа ийм одоо билгүүнээр эзлэгдсэн бодисатын одоо зам жишээ ламши тийм ээ одоо жишээ нь одоо донёд гомборж идвийн шэрвжис симбин тэр бол шэрвэр эзлэгдэх гэдэг нь бол одоо бас 2-3 янзаар тайлбарлагдаад байгаа шүү. Жишээ нь өмнө нь хичээл дээр хэлжсэн тийм шэрвжсэн ба эзлэгдэх гэдэг нь бол одоо ганц одоо хүүтэй их хүн маш их одоо тэр хүүтэй хайртай тийм ээ. Тэгээд тэрийг одоо ингээ алдсан болвол маш их одоо уйгаа шүү. Сэтгэл нь эзлэгдэх. Тэгээд тэр одоо хүүгээ алдснаас хойш юу ч хийжсэн тэр хүүгээ алдсан эмнэлэл бол ямар ч үйл ажил хийжсэн тэр зүйлийг нь бол эзлэх гэх юм уу? Тийм байх. Тэр нь яаж үг гэхээр маш их ууг ашууд авсан учраас хоол идчихсэн ч тэр хүүн бодогдж л байдаг тийм. Үнтэй яриад инээжсэн ч гэсэн тэр сэтгэлд бол тэр нөгөө нэг одоо ашуудл бол байж идэг. Тэрэн шиг юм. Яг үг гэхээр бодисодва хоосон чанарыг одоо бяцалгаж сууж байгаад хоосон чанарыг хүчтэй хатуу ингээд одоо бүр тэгш агуулan бяцлагч байдаг юм уу тийм ээ. Зээжигдүүн ямар шагалсан ч гэдэг юм. Ингээд босоод бяцлаглаа тайлаад босоод ингээд одоо өглөг өгөх ч гэдэг юм уу. Одоо босод одоо бодисатын одоо бусад ажлыг ингээд хийгээд явсан ч гэсэн бол тэр нөгөө түрүүний донёд гомгож исэн тэр шэрв болвол тэр ааг нь бол байж өглөг өгсөн. Энийг бол шэрвж юм ба. Мөн одоо жанчвжи симбин одоо жимбатаваач гэх юм уу тийм ээ. Бодисатын сэтгэлээр одоо эзлэгдсэн өглөг өгөх байдаг юм уу? Хосон чанарыг бяцлах гэж байгаа шүү дээ. Тэр энэ төр бол мөн одоо ялгаагүй хүчтэй хатуу бодийн сэтгэлийг одоо бяцгаад үүний дараагаар одоо амьтанд өглөг өгөх гэдэг юм уу ийм ажил бол тэр нь тэр бодийн сэтгэлээр эзлэгдсэн. Мөн одоо юм бий зүйл яг тэр нь бол одоо тэр симбин аварж руу тэр юм бий зүйлж ирсэн ба бас нэг. Тэгээ одоо энэ дээр ярьж байгаа нь бол одоо яг түрүүний маягаар бол тэр тэгэд одоо ширв. Тэгвэл одоо өглөгийг одоо өглөгийн тус эрдэм өглөх өгөх хэрэгтэй өгөхгүй гэмэргүй тэргүүтнийг одоо ингээд санаад тэгээд түүний дараагаар бол одоо хичээл зүтгэлж байдаг юм уу зондүй одоо донёд гомнохч байдаг юм уу ингэх юм бол жимби барчин гомборж идвийн шэрвжи симба. Ийм одоо тэг бол гэдэг байгаа шүү. Шинсүм гаарунгийн намба юлдүү жайна гомборж идвийн шэрвжи симбин жанчуу симбин малжур буюу жанчуу симбин ам бол одоо жанчуу симбин чимба тийм ээ. Энэ бол чимба юлжинд вэ? Харчин дүгдэн дүү самба жиргби симбин алжир жорва живргийн дүвэн цай. Парчин дүгдэн дүү самба жиргби
мөн ялгаа байхгүй. Ягаад гэвэл энэ журва жавргийн дува гих чинсүн Аронгийн намбаа гих арчин дүгдэн гих эдгээр ер нь нэг утгатай шүү дээ. Тийм ээ. Энэ журва жавргийн дува гэдэг байгаа чинь арчин дүгийн одоо ажлыг л хэлж байгаа. Чинсүнгийн намбаа гэдэг чинь бас л одоо барчин дүгийн л ажлыг хэлж байгаа. Тийм ээ. Энэ дээр донжиг гэсэн шүү дээ. Тийм ээ. За барчин дүгдэн дүү самба жирвис сэмбэ нажир журва жавргийн дүү. Ажиг синжитла мижур бар чинсүм гарангийн намба юлдүү жидвийн сэмбэ нажир шэ журва мэтэдэ гэж. За тэр симба гэдэг байгаа шүү дээ. Энэ танд дээр нь червжи симба гэдэг тийм ээ. За энэ дээр мөн барчин дүгдэн дүү самба жирвис симба гэж тэр эзлэгдэх. Тэгэхээр хажиг бол эзлэгдэх гэж хэлэлгүйгээр зүгээр шууд чинсүм гарангийн намба юлдүү жидвийн сэмбэ нажир гэд хэлжүүл болно гэж боддог. Харанлаг болохоор мэтэдэ гэж тэгэж. За яагаад үгээр тэгва чимбон тонлон барчид мяламжис авич. За тийм багц. Тэгва чимбон тонлон барчин мялам болвол донёдлаа зээжигдүү нямбар шагын нямшиг биш. Энэ барчин мялам одоо донёдлаа зээжигдүү нямбар шагалж байгаа үед бол хүнзүүгийн намаа байхгүй. Энэ нь нүва. Тийм ээ. Хоосон чанар донёд онсомдуу доголцсон байгаа. Донёд онсомдуу доголсон тэр сэтгэл нь юу вэ гэхээр тэр тонлон барчин мялам шүү дээ, тийм ээ. Нөгөө бодисадвагийн сэтгэлд байгаа тэр тонлон барчин мялам. Мялам тонлон барчин мявын лам гэдэг чинь өөрөө бэлгүн шүү дээ, тийм ээ. Бэлгүн. Тэгээд донёд онсомдуу доголж байгаа. Хоосон чанарыг одоо илтэд болгож байгаа тэр бэлгүүн. Тэр бэлгүүн болоод нөгөө объект нь болсон хоосон чанар хоёр бол хоорондоо бүр ялгалгүй, тийм ээ. Ялгаа байхгүй. Усан дээр усын шиг ийм болсон. Энэ үед бол гүнзүүгийн намаа байх. Янам байхгүй. Энэ нүва. Ийм үед бол нөгөө энэ юу гэж чинсүм гарангийн намба юлдүж идвийн сэмба бол байхгүй. Сэмбэ налжир байхгүй. Тэгвэл тэгчин тонлон барчин мялам ийм байхгүй. Тэгэхээр чин тонлон барчин мялам өөрөө юу вэ? Чимба юлжин дува мөн үг гэвэл мөн харин хажиг таны хэлж байгаа шиг симба гэхгүйгээр чинсүн гарангийн намба юлж симбэ нажир гэчихээр чин тонлон барчин мялам эндээс ч хасагдчих гээд байна. Тийм ээ, мангын вечер гэдэг. Тэг юм мөн чин тонлон барчин мялам. Тэ таны дэ энэ цонжоотой юм би аваа байх. Руу мэдээ нөгөө чин тонлон барчин мангын вечер. Харин эзлэгдсэн гэвэл болж байгаа. Одоо нэгүүлсэнгүй сэтгэлээр эзлэгдсэн тонлон барчин мялам гэх юм бол яг түрүүний маягаар тий тонлон барчин мялмынхаа өмнө одоо бод сэтгэлийг байдаг юм уу их нэгүүлсэнгүй сэтгэлийг бол бяцлагаж байгаад тэрний дараагаар хоосон чанарыг онсондоо бяцлагаар тэр нөгөө сэтгэлийн ааг нь гэх юм одоо би ийм тэр сэтгэлийнх нь эрчим нь одоо байж байгаа. Бол тэрийг бол тэр эзлэгц. Эннийхээ өмнө одоо өглөгийн параметрыг одоо болж агаад тэгээд одоо донёд онсондуу доголсон бол өглөгийн параметраар эзлэг. Зундужийн барчин гомж жогоод тэгээд араас нь донёд онсондуу доголсон бол зундужийн барчинжис ийн одоо барчин нямлангийн жаван симба. Тийм ээ. Чинсүм гарангийн намба юлдүж байна гэдэг байна шүү дээ. Энэ чинсүн гарангийн намбаг юлдүж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Зяндангийн юлдүж байна гэсэн санаа шүү дээ. Зяндангийн юл бол зяндан тий оюунаараа бол тэрнийг барьж яг одоо оюуны орон зоригдлын орон зяндангийн юл болгож барихыг хэлж байгаа. Зяндангийн юлдүж байна гэдэг. Чинсүн гарангийн намба зяндангийн юлдүж байна гэсэн. Зяндангийн юлдүж байна. Тэгээ гомборж идвэн шэрвж исэн би налжур гэдэг нь бол Анчусимбийн лам, Анчусимбийн чимба, Анчусимбийн дува. Энэ бол чимба юлжин дүү. За тэгэж явж юу нөгөө чимба тонлон барчин мялам мангай байж гэж. Энийг бол тэгээ цааш нь юу лээ? Петр жидавашин дүү Хорват
бид нар жид аваашинду журваад шээ суглаа. За энэ дэлб донслын үг шүү дээ, тийм ээ. Шээ суглаа. Тэгчин дуалаа овоо цаншин гоноо шир ятдаг. За тэгчингийн дуваа гэдэг сая ярьлаа шүү дээ. Тэгчин дуваа гэдэг. Энэ дотор нь бол дөрв байна гэж. Годов, жүгдв, цогдов, энжин дуваа намтуу ёо бичээр. За энийг бол жидэн дээр харж тийм. За сэрпрэн согсуу шүнди дуашийн самцун домболоо жарвар дажчин. Энийг бас ярьсан тийм ээ. Сэрпрэн тэргүүтэнд бол дэлб донслын энэ гарсан тэр эдэр жид аваашинду журваадан гэдээ гарсан энэ бол яг нь сэрпрэн согсуу шүндэ гэдэг нь бол энэ дэлб донслын энэ шүн болвол юу лээ? Шүндэ самцун домба. Дуашигийн бол самцун домболоо жарвар зажин. Намшидла цаншидэн ява домболоо жарваа дар лигдэ гэж байгаа. Лигдэ. Тэгэхээр сэрпрэн бол хайлгнахгүй намшдыг дагнаа гэсэн үг байгаа. Самцун домболоо зовор жарна. Игчинжин жорлон янчижин дүйвийн одов мэгой гэж. Энэ гол хоёрыг байна тийм. Сэрпрэнд бол шүнди дуашийн самцун домболоо жарваа гэж. Хэрвээ самцун домболоо зовор жарна гэж байгаа шүү. Зовор жарна. Голлон одоо энэ дэлб донслын энэ ядар жид аваашинду журваа гэдэг энэ эмээх тэргүүтэй энэ шүн бол голлон одоо самцам үзүүлж байгаа гэх юм бол игчингийн жорломоос дээш янчижис дүйвийн годов мэгой гэж. Тэр багтахгүй байна гэсэн. Годов мэгой. Годов мэгой. Тийм учраас голлон бол санцам үзүүлээгүй харин танши ява домболоо жарваа. Тэгээ бол бас л зобоо байгаа үз. Шүн согсуу шүнди дуаши санцун домбай. Санцун зовор домбо маян гэхээр өөртөө харахгүй юм биш. Зовор домбо гэсэн үг. Дуаши санцум домболоо журвар задваа. Намшидлаа цаншид ява домбо. Дар лигдэ гэсэн мос тэгээ намшид юм буужинга дагнаа гэсэн. Санцум домболоо зовор жана тэгчин жорлом янчиж идэвэн годов мэгой бичэр. Тэгэхээр бол одоо та бандтай юм тий. За юм байна. За энэ хүрээд бол одоо юу юм бэ? За энэс хойш бол ингээд самбажаачаа годов дэдэг сосор жанлаа сүшээсээ жоносо журваадан тааж адваны дамбооны годов сүмжүү заддаг гэдэг жимбийн годовна шэрвжин годовжин бар юу. За ингээд энэ бол юу лээ. Арчин тажууд энэ үр. За одоо жидунгийн годов гэж зогссон байгаа шүү дээ. За тэгээд дуаши гэдэг чинь юу юм бэ гэдэг нь бол өнгөрлөө шүү дээ. Одоо дуашин гэдэг чинь юу юм гэхээр годов, жүгдв, цогдв, энжин дуваа гэсэн. За тэгвэл годов гэдэг нь юу юм бэ гэхээр оноо самбажаачава годов дэ жидар чаджана гэж. Дой ванду жана. Амбү солваа гэж. Амбү солваа. Амбү солваа гэдэг чинь за бурхан багшд бол одоо ингээд одоо айлтгах шүү дээ тийм ээ айлтгах. Энэ ган гэдэг нь хэн нэгнийг хэлж байгаа шүү дээ. Энэ хин юм бэ гэхээр айлтгах байгаа нь хин юм бэ гэхээр амбү солваа гэж байгаа. Одоо энэ айлтгах байгаа нь болохоор энто даажин ба. Энто дааж. Ган гэдэг нь бол энийг хэлж байгаа гэхээр нянто даажин. Нянто даажин бабэр солваа. Дэний очоо чумбу говийн симжан тагде жумданде дэний тэгва чумбула яндагур шүгэ симжанлаа дэний тэгва чумбула яндагур найвын симжанлаа ладу янчул симба чумбу шэжо ше симба чумбур жогын жумцэн амбү шадваадан дэна цэдэн дамба шэрэбу цэдэн дамба 잠만 부 간보사 대것점에서 제든 담바 간보 지점지나 연출 심바 춤보벨 어처 춤보 고유 셰자 셰 대위 랜도 안부 말아와 년토다죠 제든 담바 셰레보 대다 연출 심바 춤보니 전출지 돈도 저도 하나 셰숙지 두잉 어우 어르땡 자 어떻게 유슈 때
Бурхан багш одоо их хөлөгний номыг номноход баг хөлөгний одоо шавнар ч гэсэн сонсоод сууж байгаа олон тохиолдол байгаа. Олон тохиолдол байгаа. Жишээ нь бол Шерон Нямбуу дээр юу гэдгүүлээ? Жагад Пүмбэрэлла Илэнгийн гиндэн чумбуудан Жанжуулсан би гиндэн чумбууд тавж өгдөө шүгдээ гэдэг чинь тийм ээ. Тэр чинь юу гэвэл Жагад Пүмбэри гэдэг нь бол ном альдж байгаа газар. За тэнд бол Илэнгийн гиндэн чумбуу гэдэг нь бол Нянтой даажин байна. Нянтой аранжлуудыг хэлж байгаа. Баг хөлөгнийх нь тийм ээ. Илэнгийн гиндэн чумбуу. Жанжуулсан би гиндэн чумбуу гэдэг нь бол тэгчин байна. Их хөлөгнийх нэг хэл. Тэгээд бид нар бол хамтдаа сууж байна. Тавж өгдөө шүгдээ гэж хамтдаа сууж. Тэгээд бол багш цааш нэг альтж байгаа шүү дээ. Одоо энэ жил аваад альтж байгаа шүү дээ. Паважарас Шарибу хоёрыг бол энэ янзлуулад тэр хоёр бол одоо Тамуу наваа шижавын дэнгэнзэн чээр хүн багш бол тэр үед Тамуу наваа шижавын дэнгэнзэн ямбар шаглаад ямшиглаад залрахтайгаа тэр одоо самадгийн хүчээр бол Паважарас шэр ингээд хоёр бол Шарибу хоёр бол нэг нь асуугаад нэг нь хариулаад ингээд Шерон Нямбуу маань явж байгаа шүү дээ. Хамгийн сүүлд хүн багш бол Лексо гэдэг ингээд шалнаа сүүн гаан бол Лексо гэдээ байж байгаа шүү дээ. Тийм үү? Тэр тийм. Тэгэхээр бол энэ одоо Нянто даажинбаа асуугаад ингээд Сэдэн Дамбаа Шарибу өөрөө бас энэ чинь баг хөлгөний тийм. Ингээд хоорондоо ярихад бол гайх байхгүй. Тэгсэн мөртлөө энэ чинь Бод Садвагийн одоо үйл ажиллагааны тухай асуулт хариулт яваад байгаа шүү дээ. Тэгэхээр бол одоо ийм олонтоо сонсох их хөлөгний сургаалыг бол зөндөө байдаг нэ. За шидэвэлэндүү гомбомрава Сэдэн Дамбаа Шарибу дела Жанжуулсан ба Симбочумбоны Жанжуулжи донду жодвана шэсүгжин дүвийн овоо дордэ. Сэдэн Дамбаа Шарибу шаян Жанжуулсан ба Симбочумбо Шэрүүжин паралду Чимбала жодвинцэ. За Шэрүүжин парчин тийм үү? Жодвинцэ Жимбаган Ёнсуу донва дэдэг Намба тамжи Чимба Ниддан Дамба Дэмбин Эдлажэви Ёнсуу дондоо донде Эвин зава дэян Синжан тамжидун түмүндүү жашин ланамэдва яндагур зоггүй жанчууду Ёнсуу оодэ гэж. Энэ ажлуудаа бол яндагур зоггүй жанчууду Ёнсуу оодэ эний жанчуусан ба Симбачумбо Шэрүүжин паралду Чимбала жожин Жимба Ёнсуу донгүй Жимби паралду Чимби чао хэмээх тэргүүтээ одов жайвар шаад гэж. За энэ доонууд нь бол одоо ингэ одоо уг гарвлыг нь бол үзүүлж байгаа хэрэгсүүд тийм годвол жайвар. За годвыг бол ингээд дэлгэрэнгүй ноон гэж хэмээх тэр. За дийн гомбо данжээсүүдэл балаа гэж. За энэний одоо дооны судрын утгыг бол данжин ондогжинд юу гэж тайлбарсан гэхээр дэдэг сосор жанлаас үг хэмээх тэргүүтээ нэг шолгыг бол зарлиг. Хэн блэ? Жимсэн Жамбаа гомбо. За тэр ондогжингийн шүнгийг харъя тийм үү? Ондогжин. Энэ байна шүү дээ тийм. За энэ Жимжан гүнчиг Няцсамдан Бондондогдон Сумбала Чимбо сумжээр Анжунги Чидүү Жава Дэшажа гэдэг энэ хүртэл бол Чидүү Жава Чимбо сум гэсэн тийм үү? За одоо бол яддаг сосор жанлаа сог Намба дүгдүү дүүае очоо дува гайнде дүгцэн дүги жишин шаад гэдэг. За энэ дөрвөн шад бол юу ах нь? Одов одоо Дэмбийн юу ах нь шүү дээ тийм үү? Ондогжингийн зава энэ баг. За юу. Тийм ээ. Яддаг сосор жанлаа сог шилсог шолоога жигс. Оноо чиндүг нэмсүү лимбим шэрвжи симбин янсамжин чимба одовдүү жогвин жумсан жиен шана ётэ гэж. Энэ одоо хамгийн чухал шүү дээ тийм ээ. Ётэ энэ ойлгож байна уу? Харчин дүг нэмсүү лимбин шэрвжи симба тийм ээ. За 6 параметрийг анхааран авсан тийм одоо бэлгүүнээр эзлэгдсэн бодисодын одоо зам мөрийг бол одов гэж тавьсны учир шалтгаан нь юу юм бэ гэхээр хөөе ийм зам мөр гэсэн санаа шүү дээ тийм. Тэрний учир шалтгаан нь бол юу юм гэхээр ёдэ серналасуугийн юмбын цонжис мипигбийн дуаимбийн чанаа дэдэршаг. За 6 параметрийн эсрэг тал нь бол тийм өглөгийн эсрэг нь бол харам. Хичээл зүтгэлийн эсрэг нь бол одоо залхуу тийм ээ. Их мэтлэн. За энэ эсрэг талууд байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр харам тэргүүтээ энэ Нясванисын одоо мисэр үл одоо дийлдэх ийм одоо зам мөр мөн учраас тэр талаас нь бол гэж тэр мэд бол тавьчих юм гэж шаг байж.
оноо парчин дүгийн нам шиг чадвал жидар юм шиг гэж. За тэгэхээр таны одоо энэ хэлээд байгаа парчин дүг гэдэг байгаа шүү дээ, тийм үү? 6 брамид гэдэг байгаа чинь юу ямар юм бэ гэвэл тэгээд маш сайхан уялдаа бол тийм ээ. Одоо тэгвэл парчин дүг гэдэг чинь юу? Парчин дүгийн нам шиг буюу тийм ээ. 6 брамид гэдэг чинь ямар юм байх юм? Тэгэхээр дедраян дөдөж ян зайс дандан диен цанид горимдан эвизэгдэн ёндон горимдан гэдэг равье дүүдэн минтүн чог гэдэг равье дүүдэн минтүн чог энэ нэг чад энд илүү бичсэн байж. Энэ бас тааш үү. Энэ шад гэдэг равье дүүдэн минтүн чог ёндон панцун намья иншэ жа шева намба жуин гона шапа ингэж намба жуин гона. Энэ нэг дугаарлах яах вэ? Айгуу юу? Тэгээд дөдөж жанла ан то. Энэ нэг дандан за тэгээд дандан диин цанид гэдэг нь хоёр дахь нь. Диин цанид горим гэдэг нь бол гурав дахь нь байна. Горим нээвийн цэг гэдэг нь дөрөвт нь нэцэг буюу одоо гашид гэсэн үг шүү дээ, тийм нэр томьёоныхын бас нээвийн цэг одоо энэ хүн чумуугийн юунуудыг бол бас гайгүй таньдаг болоод байгаа юм тийм ээ. Нэцэг гэдэг нь бол гашид гэсэн үг шүү дээ, гашид нэр томьёо. Тэгээд нээвийн цэг 4 ондон горимдан гэдэг 5 ондон горим 5 дэдэг равье гэдэг нь бол 6 дэдэг равье дүү гэдэг 7 энэ дүү энэ 7 тэгээд дэдэг равье минтүн чог гэдэг нь 8 ёндон 9 тэгээд пансун намнэ гэдэг нь 5 дахь нь. Энэ 10. Энэ 10 бол ан анид горим нээвийн цэг гэдэг ёндон горим ёндон горим тэгээд дэдэг равье гэдэг дүү гэдэг болоод минтүн чог ёндон тэгээд панцун намэ гэдэг. Энэ ингээд дараа нь доор юу ямар утгатай нь болов. Парчин дүгийн нам шиг одоо парчин дүгийн нам шиг те 6 брамидыг одоо ямар номонсон ёс нь ямар мэт юм бэ гэвэл дөдөж нь ийм 6 10 хэсгээс за энэ дөдөжингийн энэ шүнг бол цээжилчвэл энэ 10-ыгаа бол мэдээж шүү дээ. Дөдөж жанла дандан дэйн цанид горимдан эви цэгдэн ёндон горимдан дэдэг равье дүүдэн минтүнчг ондон панцун нанье иншэжа шева намба жуин гонаш ингэж дэла дамбууни гэж. Дамбууни гэдэг чинь ан гэсэн үг шүү дээ. Парчин дэла дүгдүү дан ява юм дээ гэж. Брамид гэдэгт бол 6 гэж бол яг одоо тоон бол хаттай юм гэж. 6 тий 5 биш 7 биш. Тэгээ 6-аас цөөн биш. Олон биш. Яг одоо 6 гэж дан ява гэдэг нь хүчтэй үг нь баггүй юу? Дан ява гэдэг чинь бол дүүчхөд тутууч яг л 6 тий. За ягаад 6 байгаа юм гэхээр ан шенжи дон дүүийн чаанажин дүгдүү дан лавсум ранжудла жидвийн чаанажин дүгдүү дан вечэр гэж. Энэ одоо маш чухал юм байна шүү дээ. Өөр бусдын хэргийг бүтээхийн талаас нь ч 6 бол гэдэг тоон бол одоо илүү дутуугүй. Яг хаттай 6 юм. За гурван суртгаалыг өөрийн сэтгэлдээ төрүүлэхийн талаасаа ч гэсэн 6 юм гэж. Бүгд дан яв гэж. Тэгэхээр одоо бид нар нөгөө хичээл эхлэхийн өмнө л одоо Синжаан тамжид яваадан дэвижүүд ингээл уншаад байгаа тийм ээ. Бол нь одоо ингээд амтны тус ингээд өчтөг бол одоо хамгийн сайхан мар байна шүү дээ. Гэвч бол одоо хамгийн эхлээд одоо өөрснөө бас
энэ номоо зөв ойлгох хэрэгтэй байгаа шүү дээ, тийм ээ. Өөрийгөө өвчтөн мэд. Номоо эм мэд. Тэгээд энэ одоо багш гэдэг юм уу одоо үзүүлж байгаа ustaа юмч. Ингээд л одоо яг л өөрийнхөө сэтгэлтэй холбож энийг бүгдээ ойлгох юм бол юу одоо тустай шүү дээ, тийм ээ. Тэрнээс биш одоо гадна талын мэдээ үзэж байгаа, мэдээлэл авч байгаа юм шиг юм бол багш. За тэгэхээр бол юу гэж байна? Харчин дэла дүгдүү дан яваа юм дээ гэж. За тэр нэгдүгээрт бол тоо гэсэн шүү дээ. Дан гэдэг тоо нэгдүгээр 10 одоо зүйлээр 6 параметрийг тэгэхээр нэгдүгээрх нь тоо нь яах вэ гэхээр 6 параметр гэдэг 6 ямар учиртай гэхээр раншинжи дом дүйн чаанажин дүгдүү данье давсум ранжудлажидвийн чаанажин дүгдүү дан гэж. Энэ лава дэрвжин лава дэгэнзингийн лава тийм ээ. Энэ одоо бас бол одоо өөрийн үндсэн төрүүлэх талаасаа ч энэ 6 гэдэг. Дамбуу дүвдээ гэж. За нэгдүгээр тэр раншинжи дом дүйн чаанажин дүгдүү дан шанданжи вандуужана харчин дамбуусум гэж. Бусдын туцын тэр талаасаа бол эхний 3 одоо параметрийг тийм ээ. Эхний 3 нь рандомжи вандуужана тамааны гэж. Өөрийн тус талаасаа бол сүүлчийн 2. Хоёулангийнх нь хэргийг бүтээхийн тухайд бол 1 байгаамаа. 1 байгаамаа. Энэ эхний 3 нь юу юм? Сүүлийн 2 нь юу юм? Хоёулангийнх нь тус яга тэр өөр юм тусыг, бусдын тусыг бүтээх талаас нь бол хоёуланд нь нөхөр болж идэг нэг зүйл нь юу юм гэсэн. За дамбуу дүвдээ гэж. Шанданжи вандуужана парчин дамбуу сум гэдэг. Хянла памба дүвжид жимбийн гот үү гэж. Жимбийн гот. Хянла памба дүвжид жимбийн гот. Та бусдын тусад одоо тагч юм уу? Нэг энэ нь бол өглөгийн одоо зам одоо нобо бонжууд буюу бусдад орлогыг одоо хөвчдөг нь бол үлдэмжийн гол. Яг санаа ёс суртахууны одоо гол. Энэ гэдэг байгаа. Түл гэсэн үг шүү дээ. Дандаа хоригдсон зүйлүүд байгаа шүү дээ. Хоригдсон зүйл. Тэр нь бол нэг одоо хорлохыг болов. Нобо бонжууд шанла памба дүвжид шанла нобо бонжууд тийм ээ. Зүтэмжин гол. Яг. Шэнжи нобо жавала митовийн собийн гол үг. Улсууд эргээд одоо наашаага бидэнд өөрсөнд маань бол хорлох юм бол тэрэнд одоо уурлахгүй байх төвчээрийн зам гэсэн ийм 3 байгаамаа. Сүмдүү дан яв. Дан ява гэдэг шүү. Энэ. За чиманыга дүвдээ гэдэг. Сүүлийн 2 гэдэг нь нөгөө чиманыга гэдэг чинь өөрийн бүтээх талаасаа сүүлийн 2 гэсэн шүү дээ. Чиманыга дүвдээ чиманыга гэдэг нь нөгөө өөрийн төсвийг бүтээх мөн одоо нөгөө хоёулангийнх нь бүтээхэд нөхөр болдог 1 байгаа гэсэн шүү дээ. Тэр 2 хоёулангийн рандом дүвжид шэрвжин рандом дүвжид гэдэг нь өөрийн тусыг одоо бүтээгч нь бол юу гэж байна? Жинхэнэ одоо бодиттой бүтээдэг нь бол бэлгүүн юм. Тэгэхээр энэ рандом гэдэг нь юу хэлж байгаа гэхээр рандом чөөгүү хэлж байгаа шүү дээ. Рандом чөөгүү буюу өөрийн бусдын тус хоёрч бурхан болох юм бол одоо төгс төгөлдөр одоо бүрэн гүйц бүтнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийн тусыг бүрэн гүйц бүтээж байгаа нь бол номын лагшин буюу бурхны одоо 4 лагшингийн нэг чөөгүү товлохыг хэлж байна. Чөөгүү гэдэг бол өөрийн тусыг тэгээ номын лагшин буюу чөөгүүг товлж байгаа өөрийн тусыг бүрэн гүйцэд одоо бүтээчихэж байгаа юм. Тэгэхээр рандом дүвжид буюу энийг юу гэж ойлгох вэ гэхээр рандом чөөгүү дүвжид нь бол юу ах нь вэ?
рамдын чөөгөө дүүвжид ой буюу одоо жинхэнэ одоо тийм ээ бодиттой одоо өөрийнхөө тусыг бүтээж байгаа тэр өөрийн тусын тухайтад номын лагшин бүтээж байгаа жинхэнэ бодиттой нь бол яг нь шерв. Энэ шерв бол зүгээр бэлгүн гэдэг нь бол жир одоо бэлгүн биш. Энэ бол донид довын шерв. Донид довын шерв шүү. Донид. Хоосон чанарыг онж таньж мэдсэн бэлгүн бол өөрийн тусыг. Тэр нь явж явсаар яах вэ? Хүний номын лагшин буюу чөөгөг бодвол бүтээж. Тэгэхээр рамдан чөөгөө дүүжид гой тийм ээ. Донид онсонд довын шерв. Донид довын шервч байдаг. Донид онсонд дуу. За ер нь бол буулт нь нэг шүү дээ тийм ээ. За энийг хэлж байгаа. Өөрийн тусыг. Дэ сэм зээживи самданжин готуг. Тэгэхээр энэ донид онсон дуусгын шерв тийм үү? Энэний одоо тулгуур болсон, суур шүтэн болсон сэм зээживи гэдэг нь тийм ээ. Сэтгэлийг бол одоо нэгэн үзүүрт аваачж байгаа. Анхаарал төвлөрүүлж байгаа. Сэтгэлээ тогтоож байгаа бол яах нь самади бясалгалын одоо бол өөрийн тусны өөрийн тус. Дэ сэм зээжиг баг. Сэм зээжиг би сандан. Энэ одоо маш чухал одоо шинэ бол одоо үнэхээр одоо чигаа бидний тусны тухайд ердөө одоо бодож чадахгүй байгаа шүү. Ерөөсөө сэтгэл сан. Тэгээд ерөөсөө 1 минут ч тохгүй тэгэл ийшээ тийм. Нэг бол нойр өрөөд нэг бол өөр юм. Нэг мэдэх тал өөр юм. Тэгэхээр тэм зээжиг би дэнгэнзэн гэдэг бол хамгийн ихний шат нь бол шинэ баг. Тэгээд бид нар урд нь одоо самсаг өмстэй шинэ тэгээд дэшээ самдан дамбуу яваа сумба шиваа гэх самади байсан шүү дээ. Далаа хөгч гэсэн альцсан шүү дээ тийм ээ. Ерөөсөө энэ хүмүүийн ямдан гэдэг баг тончун данлах. Чирлбаач одоо энэ сэм зээживгийн самдан бол одоо бүтээчдэг нийтийн эрдэм гэсэн маягтай ийм юм яриад тэгээ одоо нэг дорд үзэж байгаа юм шиг баг гэж басамжилж байгаа юм шиг ийм одоо хандлага бол одоо биднэрт байна. Тэгэхээр энэ ерөөсөө ч одоо тийм биш шүү. Маш чухал байна шүү. Тэгээд ялангуяа одоо залуу цагаас эхлээд өдрөөр одоо 15 минут өдөрт нэг дор хаяж 15 оролдоод хийж ивэл хэрэгтэй байна шүү. Тийм ээ. Тэгээд араас нь нөө жонжгийн лүн татаа тэгээд хийвэл хэлбэр болохгүй зүйл байх. Гэсэн тэгээд тийм жижиг байсан. За энэ бол яг нь рамдун чөөгөө дүвж шэрвжин гот. Тэр энэний суурь нь юу юм гэхээр зэрэг тэм зээжиг самдан баг. Самданжин гот үнний судан яшин рамдун шандун няга дувийн дог рамдун шандун няга дувийн дог зондүйжс чид вечэр. Ингэхээр өөрийн тусыг ч бүтээх, бусдын тусыг ч бүтээхийн энэ бүтээл тийм ээ энэ зам мөрийн нөхөр бол зондүй юм. Тэгэхээр энэ 6 брамид гэдэг бол эхний 3 нь бусдын тус. Сүүлийн 2 нь бол өөрийн тус. Олдон байгаа тэр зондүйгийн парчин буюу хичээл зүтгэлийн брамид гэдэг бол хоёулангийнх нь өөрийн тусыг ч бусдын тусыг бүтээхэд бол гол одоо нөхөр болж байгаа нь бол зондүйгийн бар. Хичээл зүтгэлийн одоо брамид. Энэ зондүй бол үнэхээр самади бясалгал гэдгийн хамгийн нэгдүгээр дайсан бол ерөөсөө цуурлал. Бид нар хийхгүй байгаагийн гол шалтгаан нь ерөөсөө цуурлал. Ламиран дээр шүү дээ. Тийм ээ ламиран дээр. Гол одоо цаад ерөөсөө дэло цуурлал. За энэ баг. За цааш. Давсам ранжуудлаа жидвийн ванду жана дүгдүү дан яйдэ гэж. За уран суртахааллыг бол өөрийн үндсэн төрүүлэхийн талаасаа ч гэсэн 6 брамид буюу 6 байгаамаа гэж.
шүү дээ. За тэр нь юу яаж байгаа юм бэ гэхээр тагва цүлтэмжийн лавыг вандууж байна тамбус гэж. За нэг ялгаа байгаа. Тагва цүлтэмжийн лава. Цүлтэмжийн лава гэж байгаа. Цүлтэмжийн лава бол Чарльбатч байгаа. Чарльбатч байгаа тийм ээ. Шагшаавадын суртгаал, суртахуун одоо сахил гэдэг бол Чарльбийн шашинд ч гэсэн сахил самаар гэдэг зүйл бол байгаа. Үлэмж одоо буюу үлэмж одоо шагшаавадын суртгаал гэж байгаа тагва цүлтэмжийн лава гэдэг бол ялгаатай. Энэ бол Чарльбат байх. Тагва цүлтэмжийн лава бол Чарльбат байх. Тагва цүлтэмжийн лава гэдэг нь юу хэлж байгаа гэхээр энжүнгийн самбаадан дэм. Члэнгийн одоо зовлон идээд члэнгийн зовлонгоос гарыг гэдэг одоо энэ онгоос гитий гэдэг энэ магад гарахын сэтгэл буюу энжүнгийн самбаа. Энэ одоо санаа бол одоо бүр үндэс язоор нь болж ийм санааны үндсэн дээр агшаабад самарыг одоо сахиж байгаа. Энэ санааны үүднээс одоо сэтгэл самаар залж байгаа. Тэгээд тэрийг ёсчлон биелүүлж байгаа. Амьдрал чиргэлүүлж анхааран авч байгаа. Энийг бол тагва цүлтэмжийн лава гэдэг. Тагба гэдэг. Энэ бол энжүнгийн самбаадан дамбын тагба цүлтэмжийн лава. Чарльбийн одоо цүлтэн бол тагвын цүлтэн бол. Яагаад гэвэл энжүнгийн самбаа энжүн мэв. Энжүн мэв. За тэгээд тэр энжүн магад гарахын сэтгэл бол орчлонгийн одоо тэр зовлон гол нь. Дунгуул шивэрж тийм ээ дунгуул шивэр. Тэрний үндсэн. Зовлонг мэдээд. Тэр мэдэх ёстой зовлон нь бол чаваад үжиж юм. Тийм ээ. Дунгуулжийн дунгуулыг бол адгуусч мэддэг байгаа. Жургийн дунгуулыг бол Чарльбаач мэддэг. Тэр бурхан багш тэр хоёрыг бол мэдээ гэж. Тийм ээ. Мэдэх ёстой. Гэхдээ тэрэн дээр бол гол одоо анхаарал. Гол анхаарал хандуулах нь чаваад үжиж юм. Түгээмэл хорон үлдэхгүй юу одоо тэр дайн юмгийн ирэхээр зовлон. Дайн юмгийн ирэхэнд байгаа. Энэ одоо талаасаа бол ахиу зовж байгаа маа. За энийг өөр дөрөө бодох юм бол энжүн тийм. Бусад дээр бодох юм бол тэгэл шүү тийм ээ. Нинжич юм. Игүүлсэнгүй. За тэгэхээр лава цүлтэмжийн лавыг вандууж байна дамбуулсан. Тийм ээ. Асум ранжуула жэвэ вандууж байна парчин дүг гэсэн шүү дээ. Дан ява эндээ лава цүлтэмжийн лавыг вандууж байна. Дамбуулсан. Дамбуулсан гэдэг парчин дамбуулсан тийм ээ. Эний дээр. За лава симжин лава гэж. Лава симжин лава. Лава симжин лавыг вандууж самдан. Лава симжин лава гэдэг нь бол энэ сим гэдэг нь бол юу хэлж байгаа гэхээр дэнгэнзэн хэлж. Дэнгэнзэн. Лава дэнгэнзэнжин лава. Лава дэнгэнзэнгийн лавыг вандууж байна. Самдан. Самдан. Мэс самдан гэл. Дэнгэнзэн гэл. Буюу самдан. Лава шэрвжин лавыг вандууж байна. Шэрвжин. Дэ сумгаан догжи вандууж байна. Зондүйж парчин шагвэ чирдэ жанла. Давсум вандуу заднааны жалвус жалвис хаарал чимбатуг. Яндаг шаддэ дамбуусум. Тамаа нийжи дамбааны жигний сүмчэр лаян дог шэсүн гэж. Энэ бол ингээд яг л түрүүний тайлбар үгээр тийм ээ. Хэмээн зарлиг. Нява цанид нэ гэж. Нява цанид нь жимба давуула цоннаа гэж. За өглөөр одоо төлөөлүүлээд цандын тавих юм бол Минтүн чог тэрнан ямба. Дог намбар мэдугийн ишэжи симба. Жидлас симжанжин додва зогба. Брэв симжан тэгвасум гаарунгийн жанживла годвийн чадвар шийдэн дандэ гэж. Өглөг бол жишээ тийм ээ. Минтүн чог болсон Сэрнан ямба. Буюу одоо хармыг байхгүй тийм ээ. Өглөг өгөх сэтгэл төрж явахад бол харам ягаж зэрэгцэн оршихгүй шүү дээ. Ягаад гэвэл зэндан ой сугаал гэдэг. За дог намбар мэдугүй ишээжсэн юм баа гэж. Энэ бүгдийг доор тайлбарлаа. Тэгээ нөхөр бол одоо тэр өглөгийн одоо тэр Брамидын
нөхөр болсон зүйл нь бол намбар мэдуугийн ишээгээр бол эзлэх. Жидлээ бол Синжанжийн додгоо зов. Тийм ээ, тэр өглөгийн параметрийн одоо тэр чиглэлийн үйл ажиллагаа нь бол амьтны хүслийг хангах. Нэг хүслийг додгоо зов. Брав Синжан Тэгвасун Гарунгийн жанжуулаа годвийн чадвар. Тэгээд бол үр дагавар нь бол юу юм бэ гэхээр үр дүн нь бол юу юм гэхээр амьтныг бол гурван хөлөгний аль нэгнийх нь бодийг бол олох. Ийм одоо дөрвөн ялгаатай. Өглөг өгөх чинь гол нь бол тухайн үедээ бол яг нь амьтны хүслийг хангах. Гол нь бол Тэгвасун Гарунгийн жанжуулаа шүү дээ. Нянтожи жанжуу, Ранжил жанжуу, Тэгчингийн жанжуу. Жанжуу гэдэг нь нянда гэж байгаа шүү дээ. Нянда тийм ээ. Тэр бол Ярваныг бол Ажинбын гомбо. Гурван одоо хөлөг аль нэг нь. Нянтожин тэг. Ядаа дааж, Ранжил дааж, Тэгчин даажин баг. Ийм л дөрвөн ял. Жанлаа гэж. За энэ тухай бол жанлаа додож юм биз дээ. Жимба Минтүн Чогнямдан. Жимба бол Минтүн Чогнямба. Намбар мэдуугүй ишээдэн дэмба. Додоо тамжид Ёнсу зогварж ядва. Симжан намин житнам сүн. Симжан намбар мемба. Тийм боловсруулах буюу тэр жанжуулаа годва гэсэн. Тийм. Хэмээн зарлиг. Тагмаа намлаян Рембадар Минтүн Чог хүлчил нямба. За энэ тийм ээ үлдсэн одоо параметрууд ба шүү дээ. Жимби барчин дээр сая бол жичээлээд ярьсан үлдсэн нугуудад нь бол тийм ээ Соба зөндөй Хандан Шэров эдгээрт бол яг стараалчлан Минтүн Чог хүлчил юм ба. За зөндөөжийн барчин бол яг нь сүлтэмжийн барчин бол Минтүн Чог сүлчил юм ба тийм ээ. Цалхаарлыг бол цалхаарлыг бол ноцсон нямба. Соба. Жэр бол ноцсон нямба. Орлого сэтгэлийг бол зөндөө бол Лелон нямба буюу хурлыг. Хамаати бол яг нь хамдан барчин бол Намьян нямба. Хин алгасрлыг бол Шэрвжийн барчин бол шичил нямба. Илгүүн цалхаарах. Оройтов. Хэмээн жарлаад чой лагмаа сумбуу Жимбашин юм да. За үлдсэн одоо дөрвөн чачой буюу онцлог нь бол яг одоо тэр нөгөө өглөгийн юм дээр тийм ээ адилхан бол ингээд жишээд гэж чичил нямаа шээж аршин чой лагмаа сумбуу гэдэг нь бол нөгөө чачой лагмаа сум шүү дээ. Чачой лагмаа сум бол яг нь Жимбатай адилхан Лун ян Үлтэн Минтүн Чогнямдан Шэсүг гунлаач ороо гэж. Дүн ч гэсэн бол додожинд байгаа юм байна. Үлтэн Минтүн Чогнямдан хэмээг төргүүд тэгээд бол бүгдэнд нь бол жишээ харуул найруулуулаарай гэж. Цумба парчин дүүгийн горим ява энд аман амаалаад байна. Чима жевадан гэж. Парчин дүүгийн горим бол бас аман амаагүй жишээ. 6 параметрийн дистаралал бол бас нарийн одоо юм дэглэмтэй байх нь шүү дээ тийм ээ. Энэс хамаагүй урд хойно аваад биш. Ягаад гэвэл урд урдгаас өмнөхдөөрөө тулгуурлаад хойд хүрдэг юм Аман менжин чима чогдо найваад гэж. Аман дүв лавис раг чима дүв гавис аваа юм гэж. Өмнөх нь бол одоо мемба буюу доорд хойдох нь бол дээд байдаг. За өмнөх нь бол өмнөхөөсөө өмнөх нь бүтээхэд хялбар байдаг учраас бүдүүн гэж байгаа. Хойдох нь бол бүтээхэд хэцүү байдаг учраас нарийн гэж. Тэгээ ойлгомжтой шүү дээ тийм ээ. Энэ нэгэнд өглөг өгөх. Тэр самади бясалгах энэ төр хоёрыг харьцуулахад аль нь нэг байх тийм ээ. За өглөг дотор олон янз байгаа шүү дээ. Эд өглөг, номын өглөг. Тэгээд нөгөө насны аврах төрхөтэй өглгүүд олон. За чима дүү правичтэй жанла. Амаладын чимааже мендун чогдуу найчирдан рагваданы правичер дэдэг рембер дембаин хэмээн зарлиг. Энэ додожинд бол яг л байж мэ амаладын чимааже өмнөхдөрөө дуурлаад хойдхон төрөө. Тэгээд
Өмнөх нь бол доорд, хойдох нь бол дээд байна. Тэгэхээр рагвадан правичер гэх өмнөх нь бол тэгэхэд хэлбэр учраас рагва, хойдох нь бол нарийн гэдэг бол хойшлох тусмаа бол тэгэхэд хэцүү байдаг учраас эдэг рембардын баян их мэтлэн бол дистратайгаар бол үзүүлсэн гэж хэмээн зар. Шива Чиндүгийн эцэг жан ёдтэй гэж. За Чиндүгийн эцэг буюу Чиндүг чин гэдэг нь парчин гэсэн сан. Парчин дүүгийн буюу 6 параметрийн бол нэр нь ямар утгатай юм бэ? Нэр нь одоо яаж байгаа юм бэ гэхээр тийм ээ. Ашид нэр томьёо. Одоо тийм өглөгийн өглөг төвчээр энэ. За ягаад одоо тэгж одоо нэрлсэн бэ гэхээр Улвад орворж идвэс Жимбаа гэж. Өгүүрл хоослыг бол арилгадаг учраас өглөг гэсэн Жимбаа, Жимби барчин гэж өглөгийн бараа. Түлчилжийн цадун шивэрж идвэс юм. За ёс цалхайрахын одоо халуун энэлгийг амирлуулдаг учраас бэлтэн гэж. Хаваа содвис жаба гэж. За уурыг одоо твж байгаа учраас дэрийн парамид. Ёндон чоглоо жирвис дондүй гэж. Эд эрдэн бүхэнд бол одоо яах вэ? Учруулж байдаг учраас дондүй гэсэн. Хичээл зүтг. Эд мигвала зээжигдүү зэмбис хамдан гэж. Сэтгэлийг бол нэгэн үзүүрт одоо барьж байдаг учраас мади. Он дамба шивэс шэр. Үнэмлэхүйг бол үнэмлэхүй дээд утгыг мэддэг учраас одоо мэдүүлж байдаг учраас бэлгүүн шэрв хэмээн үгүйс. Гэж. Нэр томьёо нь бол ийм. Тун нарийн одоо энэ дэлбэг байдгүй л одоо ийм мэдүүлж штэ тий. За тэгээд энэ нь бол одоо дураараа ийм манай их чааны лам гэдэг. Өдөөжөнд бол уг гарвал гэж. Улвад орвор жидваадан, Сэлва товдон хосоддан, чогжур ваадан идзэндан, дондом шеви чир шатдоо шэс гэж. Өдөөжөнд бол Парчин дүүгийн эцэг буюу Дашид бол юм байна шүү. Хэмээн зарлаа. Аваа гомби ёндон нам цулла дүг байна гэж. Юу нэ? Гомби ёндон. Бясалгасны эрдэм юм уу? Тэр ёс нь бол 6 байна гэж. Эрдэм гэдэг ёс нь. Жүү ригла дайна гомба. Чиндүгла жодва даван овола дайна гомба. Аюун шэна жодва давуу ижидла дайна гомба гэж. Нэг нийлүүлээ. Жүү уг шалтгаан риг бид нар үз. Ригла дайна гомба гэж. Жүү ригла дайна. Чиндүгла жодва давуу овола дайна. Арчин одоо 6 параметрийн явдал овуула дайна гомба. Овуула. За. Аюун шэна жодва. Аюун шэна жодва давуу ижидла. Парчин дүүгийн одоо тусмыг мэдээд тэгээд тэр одоо үйл нэг хийх мэтлэн ижидла дайна бол он мишэви самбис жодва давуу самбала дайна гомбо. Орсумду медугын гоно жодва давуу тавла дайна гомбо. Донгу томнэ чиндүглө жодва давуу ван жорвала дайна гомбо намс. Өвичэрдэ жанла. Хамжид гомбон овоодан тишин ядлаа жидваадан самбаа дагны тавдагдан ванжур нядла тэмбурж од шээсүн гэж. За яг л саяны дараалалаар юм. Дүгба равье ёдтэй гэж. За нөгөө 10 байдлаар 6 параметрийг одоо үзүүлсэн гэдэг байгаа шүү дээ тийм үү? Парчин дүүгийн нам шихийг 10 зүйлээр одоо тайлбарлаж байгаа шүү дээ. Тэрний одоо 6 дахь нь равье гэдэг. Жимбала чö сансан мижүүгүй чинь бас сүм. Өглөгт бол номын өглөг сансан гэдэг нь эд өглөгийн бол үл аюухын өглөг. Ийм 3 байдаг. За энийг одоо тус тусдан тайлбарлах хэрэг байгаа юу?
тийм ээ. Номын өглөг, эд өглөг гэх нь одоо мөнгө төгрөг. Тийм Мижигийн Жимба гэдэг үл аюухны одоо яг алагдчихж байгаа одоо тэр бойн дээр ирсэн амтан аврагч байдаг юм уу одоо тэр бол Мижигийн Жимба шүү дээ амь насын. Тэгтэргүүдээ за ийм зан үлүүд чих үе энүүгээр баг бизнес шиг болсон юмнууд биш шүү дээ. Далаа газар шин дагас магас барьж гисэн тэгэл одоо мөнгө өгөөл цагаа тавьдаг байдаг юм. Нэг шуунуудыг бариад торнд хийсэн ч байдаг. Энтгэг орон моронд тийм юмнууд зөв шүү дээ. Бонд шашинтай тэгээд нэг хитэн төгрөг буцаагаад байдаг буцаагаад бариад ирдэг нэг яг энэ тэгээ бол одоо амиг бол Мижигийн Жимба юм. За энэ Жимба дотор бол ийм 3 янз. Зүлтөм ла Нижид домбын зүлтөм, Ява чөдөжийн зүлтөм, Синжан донжижийн зүлтөм гэж бол 3 байна гэж. Нижид домбын зүлтөм гэдэг нь доторжин дом байгаа шүү дээ. Нижид домбын зүлтөм гэдэг нь бол доторжин дом тийм. Тус тонилох нижид дом баг. Одоо гэлэн гизэл аравжин одоо болж байгаа шүү дээ тийм үү. Гэлэн гизлийн одоо самаар аваад явж байгаа ч бол тэрийг та өөрөө сахиснаар бол энэ эцэл гэлэн болж байгаа ч яг тусдаа тонилно гэсэн санаас тусдаа гитлэхийн тухайд тусар тарав. Өөрөө сахиж бол өөрчлөл сайн. Нижид домбын зүлтөм. Ява чөдөжийн зүлтөм гэж. За энэ Ява чөдөжийн зүлтөм гэдэг нь бол одоо бод сэтгэлээр эзлэгдсэн ийм одоо жишээ хамаарай. Самжи Симби. ийм бол жишээ Ява чөдөж. Синжан донжижийн бүгд одоо ийм амаа байгаа шүү дээ. Содола Нобала жи минимбен сопа гэж. Нобала гэж. За төвчээрт болвол Нодола жи минимбен сопа гэж. За Уул данланжийн сопа гэж. Чойлон эдүгийн сопа гэж 3 байна гэж. Тэгээд дурдаа гаргах хаад. Уул данланжийн зовлон болвол бүр одоо өөртөө авахыг хэлж байгаа. За зондуула 30 зондуу, жорвын зондуу, Синжан донжижийн зондуу гэж байна. Самданла догжоо жожжийн самдан, догва мэжин, жодва замжийн самдан, догмж жодмжийн самдан гэж. Шэровла жигдэнбин шэров, жигдэнлан дайвын шэров. Жигдэнлан дайва чимбун шэров гэх ийм 3 байна гэж. Янла чөдөн сансан мижиг дон гэж. Чөжин жимба сансангийн жимба мижигийн жимба. Жимба дэдэр юншана. Үглийг бол Шевана Шеров дэндэр юншана хава яндаг дүүрж шевийн бар за хэмээх хүртэл бол зарласан байлаа гэж. За энэ 6 параметрийн дотор нь бол яваануудын байгаа шүү дээ. 6 дугаар гэсэн. Тэгээд равье гэдэг бол чин дүгийн ява. За дүмба дува ёдэ гэж. Урангуулах нь бол намбар юмгийн ява, ямбар шагвын ява, дэ нягаан чардагвын ява бол 3 байна. 3-т бол хураагтаа. Харчин дамбууны бол намбар юмгийн ява болно. Чимааны бол ямбар шагвын ява. Жобадон зондуу 2 бол дэ нягаан чардагвын ява болно. За энэ дээдлийн 2-ын тийм ээ. Намбар юмгийн ява, ямбар шагвын ява. Хоёуланд нь жобад. За додэжанда 10-ын чөөгөн намбар яваадан ямбар шагдан нягар шеваржа харл чимба недан нийжи ёнсуудууд жишээс үг гэж. За ингээд тийм ээ. Недан арчин харл чимба недан ни тийм дамбууны бол намбар юмыг яваад. Додэжанда намбар яваа. За тэгээд недан нийжи ёнсууд гэх нь арчин чимааны ямбар шагвын гэж.
Тэгээд сүүлийн Нобо зондоо 2 бол яаж Нижи Ёнсүд. Нийтэн Нижи Ёнсүд. Хэмээн зав. Энэ дээр байгаа л. За жадуу Мэнтүн чөлдөн барилгын чадвар явдээ гэж. За 8 дугаарх 8 гэдэг чинь нөгөө 10-ын 8 шүү дээ. 10 гэдэг нэг дугаарлсан шүү дээ төдөөж юм. Тийм ээ. 10 тоо тавиад явсан шүү дээ. Нөгөө дандан цанид горимдан, Эвийн цэгдэн ёмдон горимдан ядаг равья сая ярьсан. Одоо дүүдэн Мэнтүн чөг дүү гэдэг нь бол хураагдах гэдэг нь бол энэ 3 буянд хураагдах. За Мэнтүн чөг гэдэг нь 8 дахь. Энэ 8 жадва Мэнтүн чөгдөн барилгын чадвар ёдтэй. За үл цогт туга хагцгийн одоо ийм онцлогтой юм аа гэж дүг. Орчин дүгүүр ээрээ Мэнтүн чог чагва дүн дүндэн барилва индэ жанла Янчул Симбэн Жамбаны мачиг мичиг чагва мэд чагва нийж маянде мачиг мичиг чагва мэд шэванэ гэж. Шэванэ Янчул Симбэн шэромны мачиг мичиг чагва мэд чагва нийж маянде мачиг мичиг чагва мэд шэвэн барс хүн гэж. За энэ хүртэл айлцсан. За дэян Жимба давуула цоноо лонжудла мачигва шишилла мичигва дэ замжин чогур зембала чагва мэдээ. Нэнла ревала чагва нийжэн маян наминла мачиг Мэнтүн чөглөө мичиг намбар ямвала чагва мэдва нийтэн жава нам юм. За ингээд энэс хойш ингээд жарлуулад явах нь шүү дээ тийм үү. За энэ ойлгомжтой гоц тийм. Жимба давуула лонжудла мичиг төгс итгэл үл шунах шишилла мичигва дэ замжин чогва гэдэг нь шүү дээ мэс. Минлам жуулаа амбарын яваад байна. За энэ додожингийн номыг хараад туулаад яв. Дундужийн барчингаас жимбийн барчингаас гээд л. За гуа паралду чимбо дугуян ёндонжийн чадвар шишэдэн дэм баян. Ан чинь юу вэ? Гуа 9 дэх нь үстэй. Энэ юу вэ? Ёндон панцун намгэ иншэжа гэж байгаа шүү дээ. За ёндон. За 6 параметр маань бол ямар эрдэмтэй юм бэ? Эрдмийн онцлог нь юу вэ? 4 ба дан мангвис жачава үнлэн сансан медва брав жанчув товис дончева тагмидду ям мисэдви ёндондан дэмби. За 4 эрдмийн энэ шүү дээ. 4 ой гач үнлэн сансан мэд. Тэр тэр гүнэл нь бол янз бүрийн юм сансан мэд. Чинхүү сэтгэлээр л брав жанчув товис дончева үр дүн нь бол одоо бодиг болдог учраас хэрэг их тагмидду ям мисэдвийн ёндондан дэмбичэр хэрэг. Тагмидду энэ юу вэ? Жанла жачаваад сансан мэд дончеваад жанлаас шивэж. Жуа орчин дүг хамцун намбар нгэвийн чадвардан дандэ. За амгэ гэдэг. Намбар нгэвийн чадвар юм ба эндэ дэрэлаян дүгдүү 90 яваадан. За бүгдийн нь бол нэггээд нь бол 6 бол яваа байгаа. Орчин дүгдан дэ жожир жидвийн сүнрэг нам жожожожуду дэвадан орчин рэрэлаян чэн жүгбийн жүнцэнду жүрвэс хамцун намбар яваа юм. За харилцсан бол одоо ийм юм байна шүү дээ. Рэрэлаян дүгдүү 90 яваадан хамцун орчин дүгдан дэ жожир жижвийн сүнрэг нам жожожожуду дэваа юм гэж. Мөн орчин рэрэлаян тийм ээ одоо тус бүрдэн ч гэсэн үү бусад 5 нь бол орох гэх юм уу одоо багтаж байдаг ийм учир шалтгаан байдаг учраас харилцсан намбар яваа. Жанла хамцун дүйчэр равьячэр чөөнөд чирдэн жүнцэнчэр харал чиндүг намгүндүү намбар нгэвэр шэвэр. Парчин дүгүү дүвцэл ёдтэй гэж.
Орчин дүүбүүд өвтөл яатай өвтөл тэ Лендан наминла ревамедуас Лендан наминла ревамедуас гэж гоно дүү говь ичиртэй гэж. За барчин дүүгийг яаж бүтээх юм бэ? Бүтээх ёс нь ямар байх юм гэхээр Лендан намин ревамедуас гэж гоно бүтээх хэрэгтэй. За хариуд горьсон ийм боловсрол горьсон ревамедуа тийм ээ одоо ингэчих болов тэгчих болов гэсэн янз бүрийн одоо тийм бодол санаагүйгээр бүтээх хэрэгтэй юм аа. Тэгэл 908 номоос ахуулаад олон зүйл байгаа шүү дээ тийм ээ. Хариу тус гордох. Гордож болвол өглөг өгч тусалж байгаа энэ төр нь хариу тус гордох. За энэний одоо би одоо ингээд яах юм бол одоо сахил самаар сахих юм бол одоо тэрний үрээр бол одоо ийм боломж намин гэдэг тийм ээ. Намингийн брайв гордох. Тэгээд чиг тус харах зүйл. За тийм мэтийн санаагүй үүднээс бол бүтээх хэрэгтэй. Жанла рева медвэн жимбадан янсред медвэ цүлтэмдан хамжидлааны собадан ёндон гүнжин зондойдан тишин самдан сүгмэдмин шэрв тавдан дембаны харал чимбо дугуулаад дембан намжи ямдаг жороо гэж. Ийм одоо үнэхээр бол бүтээгээрэй гэж. Тэгээс орчин дуглаа лавис лавис найгавдан тартуугийн барай nii жанд үгүй гэж. 6 барай мэдийг бол суралцсан ч одоо хийж бүтээснээр бол ахуй үйсийн тий энэ үеийн болоод эц чандын бол эц чандын үр дүн бол хоёулаа бол юм аа nii үгүй гэж тийм ээ. Найгавын говооч төвлөн тартуугийн говооч төвлөнэ гэсэн үг шүү дээ тий. Эренчин пэрмалаа. Жимбис лонжид хэмжээдээ төдвий дандан зомбаажид хамдан жиши доёдол нинзэваны донгонду humбүүдэдэг малева тэр барал жамбаин жишээ сами чавиюл намба тамжид чиний тов. За энэ одоо юун дээр татдаг тэгээд агрэг дээр жимби лонжид хэмжээдээ. Тэгээ энэ бол одоо энэ дугуйг байгаа юм юун дээр татдаг шүү дээ. Тэгэхээр бол эд баялагтай болъё гэвэл өглөөр эд баялагтай болмаа гэдэг. Жимбис лонжид жимбагаар эд баялагтай бол. Хэмжис гэдэг нь бол юу? Сахил самаар цүлтэн сагснаар бол дева, дендо. Суртахуун одоо шагшаабадыг сагснаар бол сайн заяа. Гэж. Цодвис дандан гэж. Собагаар бол дандан дэм болно гэж. Төвчээрийг одоо хийж хэрэгжүүлснээр цагснаар тийм ээ содви барчангаар бол үзэгсэнтэй болно гэж. Одоо энэ жижигэн биймийн одоо хийсэн тагжсэн энэ чинь бол одоо тийм намингийн барайв шүү дээ тийм ээ. Урд насны үеийн үр ямар үлийнхаар гэхээр омог момогтой байсан байвал тийм жижигэн одоо намхан нуруутай ч тийм үр дагавар байгаа шүү дээ тийм ээ. Омог дээрэнгүү. За тэгээд төвчээр бол энэ гоо үзэгсэнтэй болно гэж. Зомбис жид гэж. За зондой гар бол жидтэй болно гэсэн. Сүрж авах. Тэгэл зүттэй баг. Тэрний үр дагавраар бол сүрж авах. Хамданжис ши гэж. Хамданжис ши. Хамаадыгаар бол одоо нэрлэнгүй болно гэж. Лои дол гэж. Оюунаар бол гитнэ гэдэг нь бол энэ шэрв гэж хэлж байгаа шүү дээ. Би дол шэрв. Нинзэваны донгонд үг. Нэгүүлсэнгүй сэтгэлээр бол өрөвдөж хайрлах нэгүүлсэнгүй. Энэ дэва нинжи дэва гар бол сансан хэрэг бүхэн бол гэж бүх хэрэг бол нинжи инзэ нэгүүлсэнгүй булангоос салаасаа гэж. Сарх сэтгэл гэдэг бол амар амгалантай болоосоо. Нэг нь бол нэг юмнаас салаасаа гэж. Нөгөөх нь бол нэг юмтай болоосоо тийм юмтайгаа уулзраасаа гэж. Хоёр юм жидлээ тийм ээ үйл ажиллагааны талаас нь бол
ингэж ялгаж байгаа шүү дээ. Нинжээ гэдэг бол зовлонгоос дунгуулж ижүүдэн барлуурж түүгээр бол дон гүн дуу дүмбүүд идэг малюва жигчэр хааруул чимбаин гэж. Жигчэр хааруул дуу чимбаа болно буюу амчин хааруул. Ишээ самми чави юу гэдэг нь ишээ самжи мачиви юул намба тамжи чимбааны туулно гэж. Тэгээ бурхан болно гэж энэ 7 ишээс үтгэн зарсан. Оноо харчин дүгдэн дүү нямсуулимбийн годув дэла дүү яж. 6 параметр руугаа төгөлдөр анхааран авлага болсон энэ годув гэдэг хэд байдаг юм. Тэгэхээр жайвар чана сүмжүү задаг гэж. Ерөнгүй хувааж ялгах юм бол 36 байна. Жимби парчин дүгдэн нямсуулимбийн годувоос шэрвжийн парчин дүгдэн нямсуулимбийн годув баг явж. За тэгээд 6 параметр байгаа. 6 параметр дотроо 6 6 гэдэг ингээд 6 6 30 шүү дээ тийм ээ. Жимби парчин өглөгийн параметр 6 луга төгөлдөр анхааран авч байгаа ийм годвоос ихлээд тэгээ шэрвжийн парчингийн одоо 6 луга төгөлдөр анхааран авлагын годов хүртэл байна гэж. Ингээд 6 параметр дотроо 6 6 гэхээс ингээд 6 6 гээд нийлүүлээд годов сүмжүү задаг тийм ээ 36. За шэрвжийн парчин дүгдэн нямсуулимбийн парчин дүүна годов дүгд үзүр бичэрдээ гэж. За хураах юм бол хураангуйлвал годов бол 6 болно гэж. За жимбийн годов дүгбүү жимбийн годов жиг дүү жогвана гэж. За нөгөө жимбийн парчин дүгдэн нямсуулимбийн годов гэдэг байгаа шүү дээ. 6 параметр өглөгийн параметр 6 луга төгөлдөр анхааран авч байгаа годов гэж байгаа шүү дээ. Тэрийг 1 гэж тоолоод тэгээд жимбийн годов. Тийм ээ. Жимбийн годов дүгбүүг 6-аг жимбийн годов гээд 1 гэж тоолоод тэгээд шэрвжийн годов дүгбүү шэрвжийн годов хэмээн жиг дүү жогвын бар дүү явж. Тэгэл юу гэсэн үг вэхээр жимбийн годов, тодвийн годов, зондүйжин годов юу лээ тэнгэн годов тэгээ шэрвжийн годов гээд ингээд 6. Хураах юм бол 6 гэсэн. За гамаа хажиг жимбийн годов дүг жимбадан дэшин дүү шэрвжийн годов дүг шэрв дүү жогва мэтэдээ гэж. Жимбийн годов 6 байгаа ш тэрийг жимба юм гэж. Жимба муу юм. За дэшин түүнтэй адилхан содвийн годов 6-аг содба гэж. Зондүйжин годов 6-аг зондүй. За мөн шэрвжийн годов дүгийг шэрв дүү жогва мэтэдээ гэж. За биш юм шэрвжийн годовжийн жимба шэрв маян би гэж. Шэрвжийн годовжийн жимба шэрв. За энэ 6 6 гэдгээ тавьж мэдж байгаа үстэй тий. Жимбийн годовжийн жимба, жимбийн годовжийн соба, жимбийн годовжийн юу лээ соба, жимбийн годовжийн зондүй, жимбийн годовжийн самдан, жимбийн годовжийн шэрв. Ингээд 6 шүү дээ. Дээр гарч байгаа энэ 6-д тийм ээ. Чин дүгдэн нямсуулимбийн годовны парчин дүгдэн шэрвжийн парчин. Шэрвжийн парчингийн жимба тийм ээ. Шэрвжийн годовжийн жимба, шэрвжийн годовжийн зондүй, соба, шэрвжийн годовжийн зондүй, шэрвжийн годовжийн самдан, шэрвжийн годовжийн шэрв гэж байна шүү дээ. Тэгэхээр бол шэрвжийн годов 6 бол зургуулаа шэрв бишээ л гэж баггүй юу. Мэдээдээ шэрвжийн годовжийн жимба бол шэрв маян гэж байна. Жимбадан жимбийн годовла мушир дүрдээ гэж. Нярангийн жимба энжин жимби годов маян бив. Жимбийн годовжийн нанцун дүжүрвийн түлтэмдэн соба сугуулвал жимбийн годов энжин жимба маян муу юм. Жимбийн годовжийн нанцун дүжүрвийн жимба дэ няга юм би муу юм шиг умба давуу дэ няга маян би муу юм. Маш тийм ээ. Мушид гэж хэрэг бүр. За энэ үрээд бол годов гэдэг нь бол энэ. За дараа нь бол жүгдүв гэж. Жүгдүв. Но жугва жачива. Жугва жачива жүгдүв.
буюу жугва, жорва гэж бас жорва жаачва жугдүү. Жорва. Саатлгоотой битүүа, саатлгоотой битүүа баяжчаа жаанараа жора жорва. Түрүүний нөгөө жорва лам гэж орчуулад байсан шүү дээ, тэ жорва. Лам гэж ойлгож болно. Тэр ва. Өнөөдрийн нүрэ. Тэ дараагийн жугдүү.